За би энэ заалан байгаа хүмүүсээс зүгээр тодорхой хэдийн асуугаадах. Хилцүүлгийн та бүхэн өнөөдрөөс өмнө хилцүүлэг одоо төсөвтэй холбоотой асуудлаар яаманд саналаа өгсөн үү? Өгсөн бол гараа өргөж. Ер нь хоёр яамд гараа өгсөн хүмүүс гараа өргөж. Энэ одоо анх удаагийн гэсэн үг үү те. Тэгэхээр гараа өргөхгүй байгаа хүмүүсийн хувьд саналаа өгсөн өгөөгүй гэсэн үг одоо гараа өргөхгүй байгаа хүмүүс нь одоо л одоо энэ асуудлаа ярьж байгаа гэсэн үг үү? Манай одоо төрөмс байгууллага гаднаас оролцож байгаа хүмүүс. За өгсөн зарим мэрсэр үнэ те. За би яагаад ингэж сууж байгаа гэхээр манай хоёр яаманд маань судалгааны алба гэж байгаа болов гэдгийг асуумаар байна. Тэр судалгааны алба хэрэв хүмүүс байгаа бол хүмүүсийн төсөвт өгсөн саналуудыг иргэд олон нийтийн саналыг яаж бүртгэлжүүлж авч яана гэдгийг мэдмээр байгаа. Яг тэр функцийг нь мэдэх хүсэлтэй байна. Энэ дээр хариулт өгье. За хоёрдугаарх нь гэр бүлийн хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагууд дээр нэг хэдэн зүйлийг тодруулах гэсэн юм. За гэр бүл хүүхд хөгжлийн төв байгаа те хүүхдийн би буруу нэрлэж магадгүй шүү. Яг ингээд хүүхд хөгжил хамгааллын ерхий төв те. За энэ дэр гэр бүл гэдэг ойлголт яваад байгаа болохоор гэр бүлийн гишүүн бүр дээр гэр бүл дотор хүүхэд ахмад настай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч гэсэн орж байгаа. Тэгэхээр танаа энэ зардлын яг нийт багцыг хэрвээ хувьчил бол хэдэн хувь нь ахмадуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж байгаа вэ гэдэг нэг юм тоо маш товчхон. Хоёрдугаарт хүүхдэд чиглэсэн зардал өөрөө хэдэн хувь нь эрүүл мэнд ялангуяа урьдчилан сэргийлэлт за тэр дундаа боловсролыг одоо тэгш хамруулах буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчинтой холбоотой зардлууд за өсвөр насныхны амиа хорлолт тамхитал дээрлэх хэлтийг бууруулахтай холбоотой зардлууд тусгасан бэ ямар шүү зардлууд байгаа вэ гэдэг тэр мэдээлэл өгөр хэрэг амжихгүй бол би дараа нь цаасаар авах хүсэлтэй байна. За дараагийнх нь хөгжлийн бэрхшээлтэй хүний агентлагийн бүтэц үйл ажиллагаанд иргэдийн гомдол өргөдлөлийг хүлээн авч шийдвэрлэдэг бүтцийг байлгамаар байна гэдэг саналыг би өгч байгаа. Энэ маань яг албан ёсоор шийдвэрлэгдсэн үү? Энийг тодорхой хариулаад бас өгөөрэй хүмүүс мэдээлэл авал зүгээр ах гэж бодож байна. За дараагийнх нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төсөл аваад яг ажилд одоо орсон хүмүүсийн дундаж ажилласан жилийн мэдээлэл байна уу? Нийгмийн даатгалын газрынхнаас би асуумаар байгаа. Би өмнө нь асуужсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний ажил эрхлэлийн дундаж жилийн тооцоо гарсан уу? Түүн дээр холбоотой ямар төлөвлөгөө энэ жил гарч байна? Би энэ чинь төсөвтэй холбоотой ярмаар байгаа байхгүй юу? За дараа нь эрүүл мэндийн яамнаас хэдэн зүйл асууя. Холбогдох хүмүүс нь хариулаад амжихгүй бол бичгээр явуулахыг хүсэж байна. За эмнэлгээс гарах төлөвлөгөөтэй эмнэлэг бий болсон уу гэдгийг асууя. Энэ бол жилийн дараа би дөрөвдүгээр асууж байгаа. За тэр дундаа хавдарч чихрийн шижин осол гэмтлийн дараа хүмүүс хайжих талаар ямар төлөвлөгөө гаргасан бэ? Төсөвтэй холбоотой юм байна уугүй юу гэдгийг бас асуумаар байгаа. За хөдөлмөр халамжийн газраас асууя. Нийгмийн ажилтнуудын цалин орон тооны асуудлаар энэ жил ямар төсөв тооцоолтой байна? Хэдэн хүн ажиллах чинь ямар шатлалтай байна? Дундад цалин юу болж байна гэдгийг асууя. Яагаад бол нийгмийн ажлын хууль өргөн барих чагаатай холбоотойгоор тодруулах хэрэгтэй. Сүүлийн үеийн мэдээлэл хэрэгтэй. За одоо би хамгийн сүүлд дахиад нэг юм асуучих. Өнөр бүл төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байгаа. 16 нас буюу биологийн насаараа бол одоо 20 настай 16 нас 18 наснаас дээш өнгөрцөн. Тэгтээ ингээ ээж аав нь хайцсан хөгжлийн бэрхшээлтэй гэдэг хүүхдүүд байна. Энэ хүүхдүүдийг хааш нь аваачих вэ? Сэргэн засах хүүхдийн сэргэн засах төвийнхэн байна уу? Тэд нар авах уу? Одоо тэр чинь нөгөө бусад хүүхдүүдтэй айгүй хэцүү асуудалтай болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ хасрамжийн газар байгаа хүүхдүүдийн асуудал дээр төсөв дээр болон төлөвлөгөөн дээр юу тусгацсан бэ? Энэ дээр надад тодорхой мэдээлэл өгнө үү гэдгийг асуумаар байна. За хамгийн сүүлд нь Монгол дэмжлэгдэх боломжгүй өвчний жагсаалт гэж байгаа. Тэр жагсаалтыг энэ жил шинжлэх үү шинжлэхгүй юу? Маш олон хүүхдүүд өнөөдөр хандив гуйгаад ингэж явж байгаа. Тэр энэ дээр ер нь ямар төлөвлөгөө байна? Энэ дээр эрүүл мэндийн яамнаас хариулт авъя. За баярлалаа. За маш товч хариулт явуучих. За амжаагуунуудын дараа нь бичгээр хөргүүлээрэй. За манай ингэ дандаа агентлагуудтай холбогдлолтой асуулт байгаа ш. Баяр сайхан дарга, гэрэл дарга, баваржаан дарга 30-30 секундээр хариулт авчих тий. Нэг минутаар үлдсэнийг бичгээр бас. За би гэрэл хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга. За өргөдөл гомдол шийдвэрлэлтийн талаар ер нь өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулиа барьж бид нар асуудлыг шийддэг. Гэхдээ энэ үйл ажиллагаагаа илүү боловсронгуй болох хүрээнд бид нар одоо боловсруулж байгаа албан тушаалын тодорхойлолтод яг иргэдээр зэрэгцэн өргөдөл гомдлыг хариуцах мэргэжилтэнгүүд тухайлан одоо хариуцан авч шийдвэрлэхээс гадна яг энэ өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг ерөнхий одоо хөндлөнгөөс нь хяндаг тийм бүтцийг бас бий болгосон. Тэгэхээр илүү сайжирна гэж бодож байна. Энэ дэр сарамчлан гишүүний бас зөвлөмжийг бид нар харгалзан үзэж энэ бүтцээ хийсэн байгаа. За
Хүүхэд хөгжил хамгаалал, хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерхий газрын дарга Баяр сайхан гишүүний асуултанд хариулъя. За манай улсын одоо 25 оны төсөв бол 20.3 тэрбум төгрөг, 26 оны төсөв 200 саяар буураад 20.1 тэрбум төгрөгөөр одоо төсвийн санал явж байна. За манад бол эрүүл мэндийн үйлчилгээ байхгүй, эрсдлийн болон нөхцөлтэй байдлын үнэлгээ хийх хамтарсан багийн урамшуулал, за хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээ 9.2 тэрбум, урьдчилан сэргийлэх үйлчилгээ 4.3, хүүхэд хөгжил оролцооны 4.9 гээд ингээд 20.3 тэрбум төгрөгийн төсөв байдаг. За таны гаргасан хүсэлтийн дагуу бас хүүхдийн төлөө фонд буюу хөгжлийн сангийн мөнгнөөс энэ жил 4.5 тэрбум төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт онцлогооны одоо зардалд Монголын хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ерөнхий сайд ахалдаг энэ зөвлөл бол шийдсэн байгаа. За мөн одоо уушгины эмнэлэгт бас энэ жилийн төсвийн 8 тэрбум төгрөгнөөс уушгины эмнэлэгт бас өгж байгаа. За өнөр бүл төвд байгаа энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, за сэтгцэн эрүүл мэндийн асуудалтай хүүхдүүдийг бол авах газар бол үнэхээр байхгүй. Өнөр бүл төвд үүнээс болоод маш их асуудал гарч байгаа. Тэгэхээр энэ асуудлыг одоо байнгын оруудын дарга нар байж байгаа. Засгийн газар энэ асуудалд бол онцгой анхаарч энэ асуудлыг шийдэх ёстой. Ер нь бол өнөр бүл төвөөс буюу асрамжийн газраас гараад 18 нас хүрсэн хүн 55 нас хүртэлх одоо хөгжлийн бэрхшээлтэй юм уу? Сэтгцэн эрүүл мэндийн асуудалтай хүмүүс Монгол улсад одоо очих газар байхгүй гэдгийг бас хэлье. За мөн одоо энэ хүүхдүүдийн асуудлыг хариуцах гэр бүлийн хөгжил хамгааллын төсөвт энэ жил дөнгөж 122 сая төгрөг одоо төсвүүдээр явж байгаа шүү. Төсвийн байнгын орон дарга энэ хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орон дарга нар гишүүд маань бас энэ дээр анхаараач. Монгол улс 997 мянган хүнтэй хүүхдийн хүчирхийллийн 70.1% нь гэр бүл дээр гарч байна. Гэтэл гэр бүлийг хөгжүүлэх, хамгаалах зардал нь ердөө жилийн төсвөнд 122 сая төгрөг байгаа. Тэгэхээр энэ дээр бас одоо гишүүд эргэж харж энэ асуудлыг бас шийдэж өгөх баха гэж ингэж бодож байна. За Баваржаа. За саранчлан гишүүний асуултанд хариулъя. Нэгдүгээр асуулт нь бол хөдөлмөрлөлийн дэмжих санд энэ хөдөлмөрлөлтөй холбоотой ямар ажлын байрыг зуучлах тоо баримт байна уу? Ажлын байрыг зуучлсан одоо жилээрээ тооцсон тоо үзүүлэлт байна уу гэдэг тэрийг бол бичгээр хариу өгч болно. Одоогийн байдлаар давтамжтай тоогоор 60,900 хүнийг одоо ажлын байраар зөвлөн туслах үзүүлсэн одоо биржүүдээр дамжуулж одоо үзүүлж байгаа. За үүнээс бол 9,000-ад одоо иргэнийг ажлын байраар зуучлсан одоо ийм одоогийн байдлаар тоо байна. За энийг бол бас наривчлсан тоог бас тань бичгээр хариу хүргэж болно. За хоёрдугаар асуулт бол хөдөлмөрлөлтийн одоо манай салбарт энэ анхны шатны байгууллагууд нийт 1682 албан агч байгаа. За дараа нь бичгээр хүргэж. За